Архинд донтсон хүнээс нийгмийн хэвийн хэм хэмжээ, ёс зүйг шаардах ямар ч боломжгүй. Яагаад тэгэхээр тархин эдгээр зүйлийг хийж чадахгүй гэсэн. Энийг ярихын тулд өмнөх стресс болон аж аргалтай мэдрэмж гэдэг хоёрыг холиё. Тэгэхээр яг одоо надад аз жаргалын даавар, дофамин, серотонин, адреналин, окситоцин аль нь ч байсан. Ялгарх юм бол надад жаргалтай мэдрэмж төрнө гэсэн. Хэрвээ ялгархгүй байх юм бол гунигтай мэдрэмж төрнө. Миний эргэн тойронд байгаа бүх юм гунигтай болж эхэлнэ гэсэн. Хит их ажиллаад ядрах тусам аз жаргалын дааврын ялгаралт буурдаг гэсэн. Тэгэхээр би 1-ээс 5 дахь хүртэл өөрийнхөө стресс менежментийг хийхгүйгээр буюу тархиа амраахгүйгээр байнгын утас оролцдог. Эсвэл байнгын дэлгэцийн хамааралтай байх юм бол би амьдралаас жаргалтай мэдрэмж авах боломжгүй гэсэн. Тэгэхээр ажил дээрээ сууж байхад ажил муухай санагдана. Тухайн ажлын орчин хэр гоё байсан ч хамаагүй миний эргэн тойрон бүгд муухай санагдаж эхэлнэ гэсэн. Яг энэ үед аз жаргалын дааврыг хүчээр шууд ялгарлтыг нэгсгдэг хэд хэд өвчин зүйл байдаг. Хар тамхи, арх хэрэгэлсэн үед аз жаргалын даавар огцом нэмэгддэг. Ингээд огцом нэмэгдэнгүүт тухайн эргэн тойронд байгаа бүх зүйл маш гоё санагдаж эхэлдэг гэсэн. Тэгэхээр бидний тархинд хамгийн түрүүнд донтож эхэлж байгаад ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр тухайн архийг хэрэглэж болох үс газруудыг хүсэж эхэлдэг гэсэн. Дээр үед бол архины найз гэж нэг юм байдаг гэсэн шүү дээ, тэ. Амьдралд ямар ч хэрэггүй мөртлөөсөө тэр хүнтэй цуг баймар санагдаад байдаг. Яагаад тэгэхээр тэр хүнтэй цуг байхад алкогол хэрэглээд аж жаргалын даавар нь огцом ихсэж байгаа учраас яагаад ч юм надад ойлгохдоо тэр хүн л миний хамгийн жаргалтай мэдрэмжтэй цуг байдаг хүн гэдэг ойлголт төрдөг гэсэн. Тэгэхээр алкогол хэрэглэсний дараа гадны бодис хүний биед орж ирж байгаа учраас элэг тэрийг цэвэршүүлнэ. Цэвэршүүлэхдээ алкогол дегидрогеназа гэдэг ферментийн нөлөөгөөр тэрийг задлана гэсэн. Ингээд задлсны ардаас гадны бодис нь байхгүй болохоор нөгөө нэг огцом ихссэн байсан аж жаргалын даавар нь огцом ундаг. Энэ үед хиймэл сэтгэл готрал өгдөг. Ингээд ах санд ч юм уу, бүтэн санд ч юм уу ингээд тийм бүх юм амьдрал утгагүй санагдаж эхэлдэг гэсэн. Ингээд амьдралаас жаргалтай мэдрэмжийг авахаа болж эхэлдэг гэсэн. Ингээд үргэлжлүүлээд 1-т 2-т 3-т 4-т гээд дахиад хит их ачаал, хит их дэлгэцийн хамаарлаас болоод тухайн байгаа орчноос жаргалтай мэдрэмжийг мэдрэхэ болж эхэлдэг гэсэн. Энэ үед тархины хамгийн өргөдөлтөй процесс өрнөн. Тухайн орчноос жаргалтай мэдрэмжийг авахгүй болоод эхлэхээр би хизээ хаана хинтээ байхдаа жаргалтай байд юм бэ гэдэг ой санамжийн дундаас хайж эхэлнэ гэсэн. Тэгэхээр тэр дунд алкогол хэрэглэсэн үед жаргалтай мэдрэмжийг авч ирснийг тархи ойлгоно. Тэгээд алкогол хэрэглүүлж болох үс тэр газар руу явуулдаг гэсэн. Ингээд хүндрээд цаашаагаа явсаар байгаад сүүлдээ улаанцаа алкоголыг хүсэж эхэлдэг. Энэ нь бол хүндэрсэн хэлбэр гэж ойлгож байна. Алкогол хэрэглэнгүүд элэг мууддаг, одоо хүний бодисын солилцоо удаашрдаг гэдэг процессууд байдаг. Энийг хүн болгон мэддэг. Гэхдээ хамгийн аюултай нэг зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр бидний тархинд gray matter буюу саарл бодис гэдэг нэг хэсэг байна. Биднийг нийгмийн хэм хэмжээ, ёс зүйг хариуцдаг тархины хэсэг гэсэн. Тэгэхээр алкогол байнга хэрэглээд байхлаар хүний энэ тархины саарл бодис хатангаршчдаг гэсэн. Тэгэхээр хатангаршсан учраас тухайн хүн нийгэмд ёс зүйтэй, хэм хэмжээтэй үйлдэл гаргах боломжгүй болж эхэлдэг гэсэн. Хар тамхич байсан, архич байсан ялгаа авахгүй тухайн хүн хэвийн сэтгэх чадамжаа алдсаар байгаад илүү амтналаг болдгоо гэсэн. Нэг жишээ авъя. Сошиал дээр маш их явдаг. Архичин ээж нь, архичин аав нь хүүхдээ гадаа орхиод, эсвэл гэртээ ганцаарг нь өлөө үдэнд орхиод архи угаад явцсан байна. Тэгэхээр хэвийн процесс дээр бол ээж эсвэл аав хүн миний хүүхэд яаж байгаа вэ гэд санаа зовоод хүүхд дээр очино. Эсвэл тэр хүүхдийг өвлийн үтэнд гаргахгүй, эсвэл гэрт нь ганцаарг нь орхихгүй. Эсвэл хайртай дотны хүндээ гар хурж хүчирхийлэл үлдэхгүй гэсэн. Энэ бол нийгмийн хэвийн хэм хэмжээ гэсэн. Харин алкоголд донтоод тархины саарл бодис хатангаршсан үед миний хүүхэд яах вүлээ хөлдөж өгнө. Миний хүүхэд яах вүлээ өлсөнө. Эсвэл миний хайртай хүн өвдөн гэдэг талаар угаасаа бодож чадахгүй гэсэн. Тийм учраас архинд донтсон хүнээс нийгмийн хэм хэмжээ, хэвийн ёс зүйг шаардах ямар ч боломжгүй. Тэр хүн тийм зүйл гаргах боломжгүй гэсэн. Тасрах гэдэг процесс байгаа шүү дээ. Алкоголыг задалдаг элгэнд байгаа ферментээс хит их давсан алкогол орж ирэхлээр тэрийг задлж чадахгүй, задлах гэж оролдохдоо завсрын бүтээгдэхүүнүүд үүсгээд тэрнээс болоод элэг хордож эхэлнэ гэсэн. Энэ үед бидний тархинд GABA гэдэг нейротрансмиттер ялгардаг. Энэ нейротрансмиттер нь яадаг вэ гэхлээр нэг мэдрэлээс нөгөө мэдрэлийн эсрүүгээ мэдээлэл дамжуулж байгаа синапсын зай гэдэг хэсэгт очиод суучдаг гэсэн. Тэгэхээр мэдээлэл хурдтай дамжихыг блоклчдаг гэсэн. Ингээд энэ нь бүр ихсээд эхлэхлээр тасрах буюу blackout гэдэг механизм
үүсдэг гэсэн. Тархиныхын саарал бодис нь нэгт хатангарцсан. Дээрээс нь нэг хэсээс нөгөө мэдрэлийн хэс рүү мэдээлэл дамжуулж байгаа процесс нь удаашрсан байгаа тохиолдолд ухамсартай, ухаантай хэвийн үйлдэл гаргах ямар ч боломжгүй гэсэн үг. Ингээ алкоголд донтоод эхэлсэн байгаа хүний хувьд өөрийгөө ерөөсөө буруутгаж чаддаггүй. Бүх юм бусдын буруу. Би донцсон гэдэг хүлээн зөвшөөрч чаддаггүй гэсэн. Яагаад тэгэхээр яг ухамсартайгаар бодох процесс энэ дээр алдагдаад эхэлсэн байгаа гэсэн. Тэгэхээр хэрвээ архинд донтцсон байгаа бол энэ архины буруу биш, энэ таны буруу гэсэн. Харт тамхины донтолцож бай, тамхины донтолцож бай, архины донтолцож бай. Олон улсын өвчтний ангиллаараа энэ өвчин бохгүй. Жишээ нь хэдүүлээ ханаад дүрцэн эсвэл хавдар тусцсан ч юм эсвэл даралт нь ихсээд байгаа хүнийг за одоо ингээд юм даралт нь буунаа гэж хажууд нь байгаад тахлаар даралт нь буухгүйтэй адилхан донтцсон хүмүүсийг зөвхөн ингээд чи сэтгэлийн хүчээр давж гарна. Чи өөрөө ингээд бодож чин сэтгэлээсээ ингээд хүсчээж ингээд донтолтоос гарна гэж ойлгодог. Гэхдээ одоо 100 хүн донтцсон байлаа гэхэд магадгүй тэрнээс 5-аас 6 нь л өөрийнхөө ухамсараараа гарч чадна. Бусд нь буцаагаад донтолтоосоо гарч чадгаа болчтой гэсэн. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр донтолтонд эмчилгээ хэрэгтэй. Тийм учраас хэрвээ донтолттой байгаа бол мэрэгжлийн эмчийн зөвлөгөөг заавал аваад мэрэгжлийн эмчийн хяналтанд байгаад донтолттойгоо тэмцэх нь хамгийн зөв арга гэсэн. Хэрвээ алкоголыг даагаад эхлэх юм бол энэ нь мундаг болж ийн гэсэн үг биш. Энэ алкогол нь донтож эхэлж ийн гэсэн үг. Алкоголыг даахаа болоод эхлүүл энэ магадгүй настай холбоотой гэж бодож магадгүй үгүй энэ донтолтын дараагийн хэсэг рүү явж ийн гэсэн үг. Энэ цаашаа хүндрэхлээрээ арх уусны маргаашийн бие дэлэрж байгаа тэр муухай шинж тэмдэг нь зөвхөн алкогол ууж иж тэр зөөр найрлаж байгаа бол энэ нь бүр хүндэрсэн байгаа гэсэн. Эцсийн шатанда хийм харж эхэлдэг гэсэн. Та хэрвээ ямар нэгэн байдлаар 5 дахь өдрийг хүлээгээд найзуудтай уулзахаар догтлоод байгаа бол жоохон анхааралтай байгаа. Буюу нэг зэрэг олон юм хийх гэдэг ойлголт угаасаа тархинд байхгүй. Зүгээр тарих асар хурдтайгаар л дараалуулж боддог. Одоо жишээ нь эрэгтэй хүн болохоор ингээд нэг юм одоо холын зориг өмрлөг гэж яриад байдаг шүү дээ. Тэгэнгүүтээ ингээд юм би гэр бүлээ тэжих хэвээр ингэх хэвээр гэж бодцсон те. Тэгэнгүүтээ тэрийг тэжихийн төлөө ингээд яваад та. Тэгэнгүүт эмэгтэй хүн болохоор гэр орноо ингээд юм илүү дитейл авч явах хэрэгтэй гэж байна шүү дээ. Тэгэнгүүт нөгөө зориг гэдэг чинь тархинд үүсгэсэн байгаа хэмлэр үүсгэсэн, ирээдүйд хэмлэр үүсгэсэн ой санамж гэсэн. Тэгэхээр ой санамж үүсгэжэнгүүт тэр ой санамжинд хүрэхийн тулд тарих юм алхмуудыг хийнэ гэсэн. Тэгээд тийм за одоо ингээд дараа нь тэгэнгүүт ихтэй хүн болохоор за ажиллаа хийгээ цалингаа ингээд зээлээ ингээд энийг ингээд төлөвлөж явах нь шүү дээ. Эмэгтэй хүн болохоор жишээ нь хүүхэд ингэж чинь энд тэг чинь энэ ингэж чинь гингүүд эн чинь нөгөө нэг шал хоёр өөр зүйл рүү анхаарал төвлөрж байгаа учраас тарих нь хоёр өөр зүйл рүү л анхаарал төвлөрж ажиллана гэсэн. Тэгэхээр нэг нь илүү хурдтай, нэг нь эсвэл мундаг эсвэл нэг нь сайн гэсэн үг ерөөсөө биш. Зүгээр юм эрэгтэй эмэгтэй хүний хувьд дааврын ялгаанууд байгаа. Даавраас болж савладаг сэтгэл хөдлөлүүд гэж байна. Тэрнээс бусдаар бол нэг тийм айхтар юм өөр тийм юмнууд бол нэг их байхгүй тийм. Дэлхий дээр байгаа бүхэн гений үед 99.9% адилхан 0.1% ялгаатай гэж байна.